Оройн төргийн эрхэм үзэгчтэй Шонхор сувг телевизийн ярилцах танхим нэвтрүүлэг эхэлж байна. Манай энэ удаагийн ярилцах танхимын зочноор Монгол улсын аварга Сумья Азар оролцож байна. Танд оройн төргий. За тэгэхээр таны хувьд одоо бас ойрын үед үүсэт байгаа дуйлантай холбоотойгоор ялангуяа үндэсний бүхний холбоотой энэ сенсацтай холбоотойгоор таныг урьсан юм а. Тийм ч учраас бас зөвхөн аварга гэдэг цолыг нь онцолж зочноо танилцууллаа. Тэгээд таны хувьд аваргуудын зөвлөлийн ажлын албаны дарга гэдэг бас цолтой юм билээ. Тэгээд өнгөрсөн 7 хоногт одоо Монголын бүхний холбооны тэргүүн нямд орж за мөн одоо Мөнхбаатар Арслангийн хооронд бас нэг юм маргаан боллоо л доо. Тэгээд тэр нь олон нийтийн өмнө хэвлэлийнхний дунд хэвлийн баг хурлын үеэр одоо бас маргаан тарьсан тодорхой мөнгө төгрөгийн хэмжээ ярьсан ийм асуудал байлаа. Тэгээд энэ талаар бас манай үзэгчдэд өнөөдөр та бүх хүний хувьд ямар байр суурьтай байгаагаа хэлж өгөхгүй юу? Тухайлбал одоо мөнхтөрж гээд нямд орж гээд одоо бүхний холбооны тэргүүн худлаа яриад байна уу? Аль эсвэл Мөнхбаатар гэдэг тэр бүх худлаа яриад байна уу гэдгийг өнөөдөр иргэд мэдхийг хүсэж байна л да. За тэгээ ер нь сүүлийн үндэсний бүхний холбоотойгоор нэг айхтар тийм одоо сонин зодон мэдээлэл яваагүй. Ялангуяа энэ үндэсний бүхний холбооны тэргүүн Мөнхбаатар Арслан хоёрын хооронд болсон энэ үүнээс үүдээд нэлээд одоо сенсацтай хэмжүүлүүд болж байна л да. Тэгээ өнөөгийн ялангуяа үндэсний бүхний холбоонд тулгамд одоо маш олон асуудал байгаа. Яагаад би нэг одоо ярьж ин гэхлээр авраг хүний хувьд нэгдүгээрт, хоёрдугаарт бүхнийхээ хувьд, гуравдугаарт энэ Монголын өв соёл гэж бодож явдаг хүний хувьд олон бас нэг талаас нь харж явдаг хүний хувьд бас энэ дээр бас тодорхой тайлбаруудыг хийж ойлголтыг өгөхгүй болохгүй хаа гэж бодож байна. За Монгол улсын аваргуудтай холбож удирдах бас нэг уулзлууд дээрүүд хийж исэн. За анх санаачлаад, сэдээд, зохион байгуулад ер нь аваргуудын зөвлөл байх хэрэгтэй байна. Үндэсний холбооны дэргэд аваргуудын зөвлөл байх хэрэгтэй байна. Энэ зөвлөл нь ямар учиртай юм гэхээр ерөөсөө энэ бүгчүүдийн ёс зүйн асуудал, бүгчүүдийн одоо тэр мэдлэг боловсролын асуудал, бүгчүүдийн эрүүл мэндийн асуудал, бүгчүүдийн нийгмийн асуудлыг бас шийдэхэд дөрвтойхон шиг төмөгтойхон шиг одоо дуу хоолой болж одоо ийм бодлого тодорхойлолтод оролцох хэрэгтэй гэдэг ийм байр суурийг уг нь дотроо бодож, сэдэж тэгээд одоо санаачтаад ингээд үүсгэж одоо явсан харамсалтай нь одоо дотор нь байгаа аваргууд маань хуучинсаг үзэлдээ баригдсан хит нэг талыг барьсан гэдэг чинь эсвэл одоо нутаг ус жалаад томны үзэлдээ баригдсан энэ бүхнийхэн хөгжлийг энэ залуучуудынхаа зөв цаашдаа явах нийгэм тарахдах талаасаа үзэгдэх талаасаа байх талаасаа олон юм талаас нь харах ийм одоо жоохон үзэл бодлын зөрүү гарсан учраас аваргуудын зөвлөлийн үйл ажиллагаа тийм идэвхтэй хэмжээнд яваагүй. Харин өнөөдрийн зүгээр ингээд үндэсний бүхний холбоонд үүсэж байгаа нөхцөл байдлыг харахад бид цаашдаа энэ аваргуудын зөвлөлийг өшөө эрчимлэх ёстой байна. Шинжлэн одоо зохион байгуулалтанд оруулах ёстой байна. Удирдлагын солих ёстой байна. Би өнөөдөр аваргуудын зөвлөлийн ажлын албаны дарга гэсэн ийм ажлыг над дээр өгсөн боловч харамсалтай нь одоо бүрэн гүйцэтгэмжийг хийж чадахгүй. Нөгөө талаас сэддүүрч гэж залуу аймаг зэргийн цолтой хөгжүүдийн наадмыг одоо анх сэдэж тэгээд үүнээс одоо бүхний холбоо дараа нь юу одоо үдэмдээ нөгөө зохион байгуулах гэсэн юм тийм саналын одоо юу гэдэг юм те аваад тэгээд дараа нь хөгжүүлсэн шүү дээ. Яг санаачлагын сэдвэр шийдвэр залуу гаргасан юм байна. Тэгээ энэ залуу одоо санаачлаад гаргасан энэ залуу маань бол одоо энэ аваргуудын зөвлөлийн нарийн бичгийн даргын одоо албыг одоо хашиж байгаа боловч тэрийн үйл ажиллагаа жоохон хомигдмол нэг тийм одоо олон нийтэд нээлттэй биш бүгчүүдтэй хийж нээлттэй биш тэгээ нэг тийм нэр төдийл одоо яваад байгаа. Тэр даргын ажлыг болохоор одоо манай мөнх тавраг хийж. Тэгээ мөнх тавраг манаас хэд их одоо хуучинсаг үзэлтэй нэр талыг барьдаг олон зүйлүүд байгаа. Аваргууд дотор ч гэсэн байгаа. Хүн бол 100% сайн хүн гэж байхгүй шүү дээ. Би ч гэсэн жишээл нэг 100% сайн зөв хүн гэж өөрийгөө бодохгүй надад муу сул алдаатай залуу зөндөл байна шүү дээ. Энийг ойлгочдөг, энийг хоорондоо зөвшөлтөөд, хоорондоо ярилцаад хэлэлцээд хэрэгжүүлдэг л байх хэрэгтэй. Энэ сольчиж болдгоо юм уу? Танай одоо аваргуудын зөвлөл нь хуралдаад ийм өөрчлөлт хийгээд мөнхөд аварга бас шинээр нэг аварга нэгдсэн байгаа. Тэгээ мөнхөд аваргагаа бас оруулж байгаа бид шинжилгээд одоо өөрсдөө юм бодолтой байна. Тэгээ удирдлагаа өөрчилж байна. Дуу хоолой хүчтэй гарна. Аваргуудын зөвлөлүүд бүгчүүдийн ялангуяа ёс зүйтэй холбоотой асуудал. Сумуу бүхтэй би харьцуулж байнга бодод. Дэлхийн хөгжлийг тодорхойлж байгаа Япон улс. Сумуугийн хөгжил гэдэг нь ерөөсөө энэ үндэснийхээ өв соёлыг хадгалсан ийм л одоо ёс зүйг хадгалсан
спорт шүү дээ. Уулын спорт тийм. Дэлхийн одоо сүмөөхийн, дэлхийн авраг, сүмөөхийн одоо Азийн авраг зөндөл одоо наадмуудыг зохион байгуулдаг. Тэгэхээр энэ айхтар улсууд энэ өв соёлоо хадгалаад тэгэхээр сүмөөхийн холбоо чи спортын ямд хариалагддаг гэж бодож байна уу? Үгүй. Энэ соёлын ямд хариалагдаж байна. Өв гэдэг утгаараа. Өв гэдэг утгаараа. Соёл гэдэг утгаараа. Тэр 2500 3000 жилийн түүхийн соёлыг хадгалдаг гэдэг утгаараа Японы ард түмэн тийм хүндэтгэлтэй ханддаг. Тийм учраас нүүдэр тэр аваргуудын зөвлөл тэр сумоохын удирдах зөвлөл дотор дандаа тэргүүний мондог одоо юу гэдэг боловсрол эзэмшсэн зохиолчнор эрдэмтэн мэрэгдүүд тэргүүний нөгөө бүхчүүд нь удирдах зөвлөлтөд байдаг. Тэдний гаргаж байгаа шийдвэр хатуу боловч голтой байдаг. Тэр өнөөдөр бид нар яагаад гэж болохгүй гэж Монголдо таасан бүтэц зохион байгуулалт хийж болно. Болохгүй юм ерөөсөө байхгүй. Энийг хийхэл сэтгэл дутаж байгаа. Манайд ч одоо цэнгийн наадмын хэмжээнд бараг бүхий холбооны ерөнхийлөгчийн тодорхойлж байгаа шүү дээ юм. Ардын наадам гэдэг утгаараа. Тэгэхээр манайд бас соёлынхоо төрөлд оруулах хэрэгтэй юм шүү. Арга хэмжээ. Ер нь бол үндэсний хөх соёл шүү дээ. Монголын ард түмний мянган жилийн түүхийг илтгэж байгаа том соёл гэж ойлгодог. Өнөөдөр үндэсний бүхгүйгээр Монголыг төсөөлөх арга байхгүй. Борин хургуугаар Монголыг төсөөлөх арга байхгүй. Тэгэхээр энэ үндэсний уламжлалыг бид нар цааш нь хэрэгжүүлэхийн тулд яг түрүүний хэлдгээр бид нар ёс зүйн талаас нь, нийгмийн талаас нь, эдийн засгийн талаас нь, олон талаас нь бид нар энэ аргачлал гаргаж ирээд энийг явуулах хэрэгтэй. Тэгэхээр өнөөдөр бүхчүүдийн хорлогын хураа гэж магадгүй би анхаал одоо энэ үндэсний бүх рүү 1990 онд үүсгэн байгуулж их цагаас л бүх рүү хөлтөвсөн хүн. Тэр үед л нямд орж байсан. Ганзан гэдэг хүн бас байсан. Эдний үйл ажиллагаа одоо хүртэл явж байна. Бүхчүүдийн байдаг бах байдал 90 оны хорол байна. 8 жилийн дараа 98 онд улсад үзүүлэлчээд ингээ гараад ирэхэд авж исэн шагнал одоогоос бараг тэр үеч хэд байсан заалны барилгын чинь нэг төрүүлэхэд 400 мянгаорсон одоо нэг 400 мянга хэрэгцээ л байна. Анх бүх рүү орж явахад үндэсний хөрийн холбоо байж исэн. Би бүхээс гарсан байхад тэд байж л. Тэгэхээр шинжил хэрэгтэй. Өөрчлөлт хэрэгтэй. Тэгээ энийг яаж гэдгээл олуулаа сууж байгаад бүгдээрээ сууж хэлцэх хэрэгтэй. Шударгаар ярилцах хэрэгтэй. Ер нь энэ аврагуудаа хүндэлтэй ханд, энэ бүхчүүдтэй хүндэлтэй ханд, ахмад бүхчүүдтэй ялангуяа ахмад бүхчүүд рүү хүндэлтэй хандах хэрэгтэй. Бүлэглэн хувааж тасцсан хэрчих гэдэг бодлогыг ерөөсөө алах хэрэгтэй. Нийт тэр өнөөдөр бид нар монголчууд бүгд биш яриад эвтэй байхдаа хүчтэйгэл одоо бүгд ирдэг болсон мó. Тэгвэл бид өнөөдөр ярилж хэлцэх хэрэгтэй. Одоо нийтийн дунд, нийгмийн дунд өнөөдөр бүхийн нэр хүнд ямар хэмжээнд ёс зүйн асуудал. Сая одоо Хэвлэлийн баг хурал дээр одоо тэгээд тэдний ярьж байсан асуудал ер нь хэр үнэнээ голчтой байсан бэ? Жишээ нь таны хувьд тэр 70 сая төгрөгийн найраа байдаг гэдгийг хүлээн зөвшөөрч гинүү? Аль эсвэл одоо Нямдарж гэдэг хүн худлаа яриад байна уу? Мөнхбаатар гэдэг хүн худлаа яриад байна уу? Энүүнд та бас тодорхой хэмжээгээр хариулт. Зуусаад найраа байгаа шүү дээ. Энийг тэгээд яагаад байж л байгаа шүү дээ. Чин тэгээ байхгүй болчлоогоо сөрхөн юм ярил. Байж л байгаа шүү дээ. Намайг барилжчих ч гэсэн тэгээд доогуур гүүгээл хүүхдүүд найруулсан бай тэгсэн ингэсэн мэл юм ярьдаг байсан. Байж л байд шүү дээ. Энэ байхгүй болно гэж байд юм уу? Энийг харин зүгээр аль болох тийм зөв арга зам руу оруулах хэрэгтэй. Чи одоо энэ чигээрээ ингээд бохир аргаар. Бүгдээрээ бохир аргаар яваад байгаа шүү дээ. Нөгөө нэг бидний үнд зүйл хайчгүй. Нөгөө бидний хүнддэг хардаг байсан зүйл нь хаашаа алга болчиход байна, арилчаа сарничаад байна. Яагаад өнөөдөр сонин сэтгүүлээс ингээд харж байхад бүхчүүдийг өнөөдөр тийм одоо юу гэдэг дор хэмжээнд үзэж байна. Миний ойлголтоо энэ удирдлагууд энийг хараач. Бүхий холбоо ийшээгээ ажиллаж анхаараач юмаа хийгээч. Энэ бүхчүүдийн нэр хүндийг сэргээхийн төлөө, бүхчүүдийн боловсролыг дээшлүүлэхийн төлөө, бүхчүүдийн нийгмийн асуудлыг шийдэхийн төлөө, бүхчүүдийн эрүүл мэндийг нийтгийн шийдэхийн төлөө юмаа хийлдээ. Тэгээд одоо тэр тэгсэн энэ тэгсэн гэл нэг тийм дандаа нэг тийм хэдрэлсэн, хэрэлдсэн, хэрэгцсэн бодлого явуулдаг. Дээрээс нь бүхчүүдийн эрүүл мэндийн асуудлыг хийн ерөөс юм байна. Бүхий холбоо. Яах гэж өнөөдөр Монголын үндэсний бүхий холбоо байгуулсан гэвэл 1990 онд Монголын үндэсний бүхий холбоо анх үүсгэн байгуулсан. Тэр үед л энэ одоо Данзангаа нэмд орж байгаа эднэр бараг л намайг сонгоод өгөөч ээ. Бид нар өнөөдөр бүхий чи хөгжүүлээд та нарыг тодорхой төвшөнд гаргаад ирнэ гэсэн. Хаавын тэгээд энэ төвшин гүцээгүй л бах зүгээр. Нөгөө талаас ард түмний өмчрөг бүхий өргөө өссөн. 2 малтаа 1 малаа өгж
10 төгрөгтөө 5 төгрөгөө өгч. Төр засаг нь өнөөдөр 800 сая төгрөг шийдэж өгч энэ бүхий өргөг олон нийтийн өмчнөн дээр босгосон. Хэлбэгдэрж ерөнхийлөгч өнөөдөр ерөнхий сайд байхдаа засгийн газрын ерөнхий сайд байхдаа энэ асуудлыг шийдэж өгсөн шүү дээ. Бүгд мэдж байгаа шүү. Түүхийг хэн ч мартахгүй шүү дээ. Одоо өнөөдөр бүхий холбоо ялангуяа энэ цаг үед бид нар энэ асуудлыг нэлээд хүчтэй ярих хэрэгтэй. Би энэ аврагуудын зөвлөлийн ажлын албаны даргын хувьд ялангуяа энэ аврагуудаа төлөөлж энэ сууж байгаа хүний хувьд бид өөрчлөх хэрэгтэй. Арга барилаа өөрчлөх хэрэгтэй. Хүнээ өөрчлөх хэрэгтэй. Шинжлэх хэрэгтэй. Арай жоохон мэдрэмжтэй, боловсралтай 40 мянган сайхан залуучууд өнөөдөр байна. Энэ өнөөдөр бүхий спортыг ямар төвшөнд гаргаж ирэх мэрэгжлийн залуучууд өөр юм биш. Ятгахтаа нэг санхүүгийн шалгалт хийж маш олон боловсралтай залуучууд байна шүү дээ. Тэднийг оруулаач. Энэ бүхий холбооныхаа ажилд оруулаач. Санхүү дээр нь тавиач. Хуулийнхан хажууд нь хэрэгжилтийг тавил та. Тэр дүрм журм батлаад байдаг гэсэн. Тэр дүрм журм баталж байгаа дүрм журмын хажууд тэр хэрэгжилтийг хяндаг юм нөхцөлийг бий болгож дээ. Энэ талд нь эдийн засгаа босгодог улсуудыг бас гаргаж ирээч. Тэр улсууд чинь өнөөдөр дотооддоо бид ямар их нөөц болцоо байгаа бүгд мэднэ шүү дээ. Яагаад өнөөдөр ард түмнийхээ өнөөдөр жишээ нь ингээд стресстэй байгаа энэ үед нь бид нар нэг зөв шудраг, шулуун сайхан, хурдан сайхан барилдаад энэ олон түмэндээ бид таашаалыг нөгж болохгүй гэж. Болно шүү дээ. Энэ дүрм мөрм өөрчлөвчтэй. Ухаартаг цухтаадаг нь хайд юм уу? Одоо төргөн шулгаа хөдөлгөөнт нь хундаг гэл. Өнөөдөр Монгол бүхний гайхамшиг хаана байгаа? Ухаартаг цухтаадаг, цаг хардаг, болохоор очоод эмчрүү тухтааг гүйцдэг. Тэгээд нэг тийм бодигийн штанг хийдэг. 10 км-ийн короос нь гүйч чадахгүй бид нэр. Яста бэшамтаас барьсан ч болцсон. Үндэсний үг барилж байгаа том цолтой хүмүүсийг 10 км-ийн короос нь цаг цагааг гүйлгээд ирнэ. Нэг ч орж иж чадахгүй. Тэгэхээр энэ бид нар өнөөдөр шүүмжлэлтэй хандаж болно. Тэгээ шүүмжлэх бас учиртай. Мэдээж энэ хөндлөнгийн одоо шил нямдурж байгаа дээр харж байгаа байх зүгээр. Гэхдээ сүр гүчний байр сууриас шүүмжлэх шиг амархан зүйл байхгүй. Гэхдээ хийгээд ч тийм энэ дотор нь байгаа итгэл авцсан 20 хэдэн жил болсон хүмүүс хийгээд өөрчлөдөг үуч нэг. Нийгэмдээ харагдах талаасаа бүгчүүдээ өөрчил. Дотоод сэтгэлийн өөрчил. Тэр мэдлэг боловсролын дэмж, эрүүл мэндийн анхаа. Үгүүдээ нэг юм байхгүй. Жишээл Бензин спортын одоо нөгөө газар гэж байсан шүү дээ. Хуучин агентлаг гэж байгаа. Агентлаг. Одоо болохоор газар болсон байгаа. Тэгэхээр тэр диспансертай гэрээ хийчих яага болдог. Би мөн ч олон жил одоо ингээд тэр эмчтэй тань уулзаа явж байгаа. Хэзээ ч бүхшүүдээ одоо бодож үндэсний бүхий холбоо тэр эмнэлэг диспансер сонгод дотоо хийсэн чад юм. Наад жишээл би эрүүл мэнд нь юу болж байна? Цувсан нь яаж юм? За нөгөө бэлтгэл мэтл нь яаж юм? Нийт жилдээ нэг удаа эрүүл мэндийн үзэгдэлд бүхшүүдэд хамруулж яага болдог. Ард түмэн өнөөдөр хичнээн их тэр нутаг нугаараа одоо дэмжиж тэр нутгаар дэмжиж байгаа маш олон одоо факторууд байгаа шүү дээ. Эдгээр ямар хэмжээний хөрөнгө санхүүгээр дэмжиж байна? Яасан сайхан сэтгэл бай тэр. Тэрийг ингэж алж болохгүй шүү дээ. Ингээд шавартаа хутгаж ачаас үүдэн тэгээд тэнч шулгаас үүлдээ одоо нөгөө дотор нь бүтээгдэхүүн гаргаж өгч байгаа нөгөө улсуудтайгаа чи би одоо гахаан хот одуулж болохгүй ч тийм. Тэгэхээр энэ ямар эмгэнэл вэ ер нь? Нямдорж даргын хэлсэн шиг үнэхээр тийм одоо ард түмний наадан цэнгийн юм бол энийг заавал одоо допингийн шинжилгээ сэргээш гэхийн хэрэг вэ нү гэж ярих хүмүүс бас байдаг юм байлээ. Энэ учиртай байгаа шээ. Үндэсний хувийн холбоо дотроо бодлоготой байх хэрэгтэй. Өнөөдөр хөгжил гэж юу вэ? Зөв бодлого байх хэрэгтэй. Өнөөдөр Монгол улс дээр бодны бодлого одоо зөв байж явна гэж. Тэгэхээр түрүүний ярьдаг зүйлүүд байх хэрэгтэй. Эдийн засаг нь өөрийгөө тэтгэх бүрэн авч явах эдийн засагтай. Тэгээд энэ ард түмэндээ хүндлэгдэх үндсэн ёс зүйтэй. Эрүүл. Тэгээд дотор нь байгаа тэр бүтэц нийгмийн асуудлыг шийдэх хэмжээний бүрэн боломжууд эдгээр төрсөн байгаа. Эрхэм мэдл байгаа юм чинь. Энийг хийх хэрэгтэй. Тэгээд тэр эрүүл мэндийн үзлэгт нь хамруулаад, сургалтыг явуулаад, допинг өнөөдөр хүний бид ямар хормолтой байдیں۔ За бусад төрлийн битэмжүүлэлтийг ямар хэмжээтэй хэрэглэх ёстой. Заавар зааварсахыг нөгөө. Гэхдээ энэ бүхшүүд рүү жоохон сэтгэл гаргаач. Энэ бүхшүүд рүүгээ бүхий холбооныхон сэтгэл гаргахгүй дандаа хооронд нь хэрэлдүүлээ хэрчээд ингээд хэсэгчлээд ингээд явагдах хэнд хэрэгтэй юм бэ? Эргээд босон шүү дээ. Ойлгомжтой. Ёстой уучлаарай ингээд нэг суугаад байж байхгүй. Эргээд босон төлхөөл унгаа. Хатаг хүртэл яадаг үлээд. Төрүүлээд одоо гарцсан байж байгаа биенд гарчаад төрүүлээ шашглаар өвдөөд тавдаад бүр зовоодог шүү дээ. Чи юмаа агаараа хаараар юмаа мэдэр одоо энэ бүхий холбооны удирдлагууд бүр хатуухан хэлмэр. Ялангуяа тэр данзангууд үндэсний бүхий холбооны тэргүүн даргын хувьд
Нөгөө талаасаа тэр Дундгай аймгийн наадмыг энэ манай Монголын үндэсний одоо барилдаж байгаа бүхчүүд гутаалаад эндүү гутаалаа гэж бүхчүүд рүү хандсан. Бүхчүүд буруу байсан гэж болно. Гэхдээ тэр үед бид итгээд эднийг гаргаж ирсэн. Өөрчил, шинжил, хий, бүтээ. Энэ улсуудын нийгмийн асуудлыг шийд. Энэ улсуудын эдийн засгийн асуудлыг шийд. Энэ улсуудын эрүүл мэндийн асуудлыг шийд. Эднийг өнөөдөр ориглын дэд гаргаж ирсэн өнөөдөр. Нямдарчуу нөгөө давны заны дүү гэдэг мэддэг, ах тэр нь мэддэг байсан баг. Данзангог мэдэхгүй. Зүгээр их сургуулийн тэр хуулийн багш марч тэр мэдчихсэн баг. Бүхий нэр хүн дээр юм болсон. Энэ олон бүхчүүдийн нэр хүн дээр, энэ олон бүхчүүдийн итгэл сэтгэлээр юм болсон баг. Одоо өнөөдөр эргээд бүхшүүд рүүгээ. Та нар өнөөдөр ард түмний гутаан дарамжлаа гэж. Юу гэсэн үг вэ? Яасан муухай вэ? Яасан арилсан дотор вэ? Энд би маш их хэмжигсэн. Засаад, залруулаад, заагаад хөгжүүлээд явах улсууд чинь эсэргээрээ чичлээ, доромжлоод Нямдэрч дараа хэлжүүлээд болохгүй шүү дээ. Мөнхбаатарыг одоо чи хариу ирсний дараа яаж ярьж ялаа чамд энэ хооронд хэн үг заагаад өгчүү? Юунд 70 сая төгрөгийн найраа гэдэг. Хүмүүс бол бодож байгаа л за 70 сая төгрөг одоо найраанд өгөөд нэг хүн цол авчижээ. Энэ бол зүгээр авилгын асуудал шудраг ёс гэхээс илүү цаашдаа хэрвээ хятад хүн мөнгөтэй байгаад одоо энэ найраа гэдэг юм хийсээр байгаад үндэсний аюулгүй байдалд хүрвэл яах вэ гэдэг хүртэл асуудал яригдж байна л да. Тэгэхээр энэ найраа гэдэг юмыг зогсоох ямар механизм байна? Өчнөө бол аргагүй шүү дээ. Эдийн засгийн талаас нь зөв зохион байгуулалтанд оруулах хэрэгтэй. Бүхчүүдтэйгээ хатуу нийгмийн асуудлыг шийдэж өгсөн. Нэг номд нийгмийн асуудлыг шийдэж өг. Эрүүл мэндийн асуудлыг шийдэж өг. Эдийн засгийн асуудал гэдэг. Олон юм байна. Олон бүс компаниудтай бүхий холбоо одоо харилцан хамтын ажиллагаа явуулах бүрэн боломжууд эрхүүдэн байж, гадны байгууллагатай хамтрах эрхүүдэн байж. Бид нар яагаад тэр санхүүгийн фандуудыг босгох чадахгүй чадна шүү дээ. Монгол хүний ухаан агуу. Би энэ бүрэн итгэдэг. Өнөөдөр чи өөрөө мэдж байгаа шүү. Засгийн газар өнөөдөр шил 5 тэрбумын бомбыг урд үнэх засгийн газарт 1.2 тэрбумын бомбыг одоо эрхийг олгож чадахад манайхан хийж чадаагүй. Тэгвэл өнөөдөр 5 тэрбумын асуулыг засгийн газар дэлхийн зах зээлээс зүгээр л авил ирж чадчихаа. Энээс ч илүү боломж байгаа. Тэгвэл өнөөдөр бүхий холбоо энэ дотоодтой байгаа зохион байгуулалт нь яагаад орчлохгүй гэж. Дүрм журмаа шинжилээд шинэ эрх зүйн орчин гаргаж ирээд явах хэрэгтэй гэж би бодлоо. Нөгөө талаас авилгалын асуудлыг бас ярьж үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх вэ гэж. Энэ байсан. Одоо ч байгаа. Би одоо сүүлийн 2 жилийн наадмыг бүр сонсоод эхлээд маш их баярлж байсан хараад би хадам өгшин маань тэр үед инх тунх байсан. Хоёлаа үзээ сууж байсан. Басаа сайхан болжтой залуучууд гэж байсан. Маргааш нь яас хар мэдээ ирсэн. Нэг нэгээрээ ирж над руу биечлээ уулзсан. Гутаж байна, гунж байна. Өөрийнхөө хэмэр сүлтийг би 300 саяар нь өгчлөө. 200 сая ч юу ч биш юм байна. Өнгөрсөн жилийн наадмыг хэлж байна. Энэний өмнөх жилийн наадам. Бүр одоо толгойтой өвсөнд одоо толгойн багтан өгч үгүй наад чинь тэгээд тансаар явт юм өгөхгүй. Үгүй. Тэг яаж явт вэ? Бэлэн явт гэж. Юу гэж үгүй тэгээд цөмөнд одоо хийг явт вэ? Тийм гэж. Тэгээд энэ авилгалтай холбоотой асуудлыг энэ хамгийн хэмжээ асуудал. Ялангуяа энэ бүх барилдах гэсэн хүсэл тэмүүлэлтэй байгаа хүүхдүүд өнөөдөр дундаж орлоготой айл иргэдийн хүүхдүүд байдаг. Би ч тийм гэр бүлээс үүсэлт ажилчин ангиас гаралтай хүүхдүүд. Яагаад гэвэл тэд нэр хатуу хөтөө амьдралд дасчихсан, бор амьдралыг үзчихсэн, эр хүн талаасаа бэлтгэгдсэн ийм одоо залуучууд тэнд байгаа. Бид нэр өнөөдөр тийшээ ороход ямар өндөр босгоо. Энэ залуучуудад тэр аалзны дараа хүлээж байгаа. Тэгээ энийг яах вэ гэхээр нөгөө талаас энэ авилгалтай холбоотой асуудал төр би ерөнхийлөгчийн хамгааллын газрын дарга Баттулга одоо нийслэлийн иргэдийн хурлын төлөөсний дарга хийж байгаа шүү дээ. Баттулга байхдаа уулзаад бүр өөрөө зорж утсан байна. Бүр хуулийн төсөл бариад хэдүүл энийг өөрчлөё. Юуны ерөнхийлөгчийн би энэ хуулийн төслөөр оруулаад юуны их хурлын одоо хууль зүйн байнгын хороо оруулах субъект нь болоод Батэрд намайг өөрөө байна. Энэний хүн бид анзангууд энд орж өгдөө очиж уулзсан. Энийг болио. Тэгээд надад ийм хууль байна. Намайг хуулиа өгчих гэсэн би гэхдээ өгөөгүй. Тэгээд энэ ямар юутай гэхэлэр ерөөсөө шил энэ ийм өчтэй би бодлогод хэлжсэн байхгүй. Ерөнхийлөгч өнөөдөр зарлиг гаргаж байгаа. Тэр зарилгыг та уншиж байгаа.
Монголын 2,700,000 хүн дэлхийн нийтээр харж байгаа. Доор нь хахуул өгөөд 500 саяар нь 7,800 сая тэр бумаар нь хахуулчаад тэгээ хүнийг өнөөдөр ерөнхийлөгч гарын үсэг зураад орсон цолыг нь олгосгоё. Заан цолыг нь олгосгоё. Харцаг цолыг нь олгосгоё. Авилгаар бол хам хэрэгтэй болох гэдэг бүлэг хэрэгтэй болох. Дэмжсэн зүйл болж байна. Нөгөө талаас нь гэхэлэр доор нь тэр унш баталгаажуулж байгаа. Тэгэхээр энэ өөрөө зогсох асуудал. Тэгэхээр энийг өөрчлөхийн тулд ялангуяа бенчмарк спортын тухай хууль, баяр наадмын тухай хууль, эрүүгийн тухай хуулинд нь өөрчлөлт оруулж өгч нэг хэсэг хүмүүс одоо энийг ухамсарлаад наан сургалт зохион байгуулад хилээд яриа зөв зам руу заагаад буруу явж байгаа хэсэг нь яа их одоо нэр. Иймэрхүү маягаар одоо баяр наадмын тухай хууль, эрүүгийн бенчмарк спортын тухай хууль, эрүүгийн тухай хууль энэ гурван хууль хоорондоо холбогдсон байх хэрэгтэй. Өгсөн авсан санхүүжүүлсэн гурав. Тэгвэл энэ цэвэр шин. Нэг хэсэг нь юм байна. Авилгын талаас те. Үндэсний аюулгүй байдал талаас аа. Тэгээд ч ер нь бол Монгол улсын ерөнхийлөгч бол Монголын ард түмний бэлэг дүмдэг ард түмний эв нэгдлийг хангасан байх ёстой. Өөрөө удаанхуудаа гарч ирэхдээ бол мэдээж энэ авилгалыг цэвэрлэн шодрох хэсгийг тогтооно гэж байна. Энд нь бас баярлж байна. Бүх хүний хувьд. Нөгөө талаас эдийн засгийн талаас нь бид боломж олцоо байна гэж байгаа. Маш их бололцоо. Энийг бид нэр харин хийхин тулд маш сайн хариуцлага тооцдог хяналтын тогтолцоо байх хэрэгтэй. Тэгээ бүхий өргөө гэдэг нь бүхий өргөөний энэ нэг барьсан бөөрнг байшин тийм биш л дээ. Инээс ч өнөөдөр сайхан байшингууд өнөөдөр барих бүрэн бололцоо байгаа шүү дээ. Энийг байранд нь үхэлдээд байна гэж бодчих үл дэндүү эндүрэл. Миний хамгийн гол санаа зовж байгаа юм юу гэхээр ерөөсөө энэ эдний одоо энэ тогтооцсон хэсэг юм байна. Хамгийн амжигт. Энэ нэг тогтооцсон хэсэг нь буруу тогтолцоо. Тэгээ ерөөсөө ингээд андаа хаадаг хэрчдэг аль нэг талд нь гаргаж хайдаг. Тоглолт хийдэг. 2001 онд 5 залуу цаа ингэж анх гарч ирэл амжилтаараа тухайн үед чинь тухайн үеийн бүхэн дүрмч гэжтэй тэний дүрмтэй өлегтэйч дүрм байгаагүй. Тэгээд хоёр үзүүлсэн бүхт нарслаа өгчээ. Тэгээд нөгөө тэнцүүлж олгодог. Дээр үеэсээ байсан. Монгол тэр үед ганцхан бүхий холбоо байсан. Тэр бүхий холбооны дараагийн сангийн сайд байсан Бямжууга за нөгөө өвийн сайд дараанд тэр бүхий холбооны даргаыг хийдэг, хавсарч хийдэг байсан. Тэр үед бүхий бодлого зөв байж тээ гэж бодож. Яагаад гэвэл хардаг байсан. Өнөөдөр Японы сумагчс манай ард нь мэдж байгаа. Арсан цол хүүхгүй юу? Аврах цол хүүхгүй юу? Секеока цол хүүхгүй юу? Тэдний төрүүлчлээ тэр торн зарлагтаад гаравч сураад цол өгдөг. Зөвлөлөөр оруулна. Ёс зүйн тэнцэхгүй юу? Дээрээс нь энэ хүн сахилгаатай тэр зэрэг хүн бай. Өв төвш хүмүүжлтэй юу? Яагаад тэгэхээр тэр чинь үнд өв соёл гэдгийг харж байгаа. Мянган жил тэр ард түмний хүндлэгдээ шүтгэдээд ирсэн, өвлөөд ирсэн, амьдраад ирсэн, орчин тогтноод ирсэн цүмэн тэнд үү. Тэгэхээр тэрийг мундаг харилж байгаа үз. Бид үүндэд хийх ёстой. Энд чинь бидний үндэс зүйл шүү дээ. Монгол бүх гэдэг нь дэлхийн гайхамшиг. Нэг 10,000 бүх барилдуучаар гайхамшиг гэж яриад байвал энэ шүү дээ. Эндүрлүүл үнэ. Хинч зохион байгуул шүү дээ. Хинч өнөөдөр бүхий малгай толгой хувц сэргэллийг нэг гаднаас цагуур зохион бүтээч авчираад $1,000 ч юм уу $2,000 өгөөл цалингийн $3,000 өгөөл маань наадах чинь хамгийн гол хувцс хийгээд би шин бүх материалын хятадаас хамгийн хямдар нь аваад ирээ. Хэдэн засварын хувцсыг хэдэн бүгжийн хувцсаас олчиход юм ямар асуудал вэ? Энэ шинжил мөн үү? Харагдах талаасаа хүнд байж болно. Гэхдээ биш. Би энийг биш гэж харж байна. Хэдэн ном бичснээр биш ээ. Биш. Өнөөдөр эсэргээрээ намрууд их спортыг эвдэж байгаа. Үндэсний хүүхийг өнөөдөр хөгжүүлэхэд бол яг хүүхдээ их спортоо зайлшгүй хийж явах хэрэгтэй. Олимпиад өнөөдөр яаж тэмцэлдэж байна? Олимпиад өнөөдөр дэлхийн олон мянган төрлийн тэргүүнд очиж үзэж байна. Өнөөдөр Монгол улс дэлхийг таниулах хэмжээнд хамгийн сүүлийн одоо энэ Лондон Олимпиадаас 5 медаль авлаа шүү дээ. Тэгэхээр энэ экспорттоо ялангуяа энэ экспорттойгоо үндэсний бүхэн суурилж уйж явах хэрэгтэй. Ерөнхий боловсролын сургуулийн хэмжээнд ярих хэрэгтэй. Би юу гэж ярих гэдэг нь үнд зүйл гэдгээ бид нар Японч болох соёлын яамд хараадаг ч тийм бол тэгвэл бүхий холбоо өнөөдөр боловсрол соёл шинж ухааны яамд хараалагдах хэрэгтэй. Энэ ард түмний өв соёлыг хадгалж явж байгаа. Нөгөө талаас Монгол улсыг одоо нөгөө дэлхийд таниулах гэдгээр
Би яаж болохгүй гэж болж шүү дээ. Боловсролын ер нь ингээд харж байхад нийт спортын нийт бүх тогтолцоо ба шүү дээ. Суур тогтолцоо. Одоо анхан шат нэгжүүд дээр явж байгаа тогтолцоо нь 90% нь боловсролын систем дээр явдаг шүү дээ. Анхан шатн дээр. Дунд сургуулиуд дээр. Тэндээс бид нэр зөв суурэ бэлдэж авч ийж, тэнд бид нэр зөв соёлын үрийг тарьж ийж 5-10 жилийн дараа ирээдүйд гарч ирэх сайн тамирчдаараа бахархах энэ үйл хаалгач тэнд л байна. Та тэгэхээр үндэсний бүхий удирдлагын одоо багт нь орж ажиллаж чадахгүй болсон чөлөөт бүхий холбоонд бол удирдлагын багт байгаа. Төрөүний яриад байсан тэр шинжилгээ хийхийн тулд зөв менежментийг хийхийн тулд одоо яг юу хийж байна? Одоо би яриад л та. Яг ингээд менежмент яриад байна шүү дээ. Миний яриад байгаа авилгалтаа одоо тэр авилгал хахуул талаас нь яаж бид нар энийг цэвэрлэх ёстой бэ гэхэл ерөнхийлөгчийн зүгээс хуулийн төсөл боловсруулалтаа өргөн бариад тэгээд их хурлаар одоо юу гэдгийг хэлэлцүүлээ тэрийг энэ гурвалсан юугаар нь холбоод өгөөч гэж нэг хэлж байгаа. Нөгөө талаас нь гэвэл боловсруулалтын яамд суур 90% явж байгаа. Энэ рүүгээ төр одоо бас бодлогоо явуулаа хувийн холбоотуудтай хамтраад энэ дээрээ бодлогоо зэгцтэй бодлогоо тавиад өгөөч гэж. Ингээд анхан шатны нэгжин дээр бид нар хамгийн сайн тасгалжуулагч нараа ялангуяа хүний нөгөө спорт гэдэг ч юм уу хүний амь настай холбоотой асуул яригддаг. Хүний эрүүл мэндтэй холбоотой асуул яригддаг учраас маш сайн чадварлаг боловсруулагчныг энэ дээр сурлуулж өгөх ёстой. Тэгэхин тулд мэдээж энэ чинь эдийн засаг зайлшгүй байх шаардлагатай болж байна. Тэр эдийн засгийг бид нар бол харин хэдэн талаас нь ёстой галцуудаа хайж байгаа, судалгаа явуулж байгаа, судалгаа авч байгаа, сайн судалгааны үндсэн дээр хийчих боломжтой гэж би хараад байна. Шоу хэлбэрээр нь зохион байгуулж болно, орчин үеийн хэлбэр рүү шилжүүлж болно. Олон одоо энэ аймагуудын дунд явуулаад байгаа өшөө цааш нь хөгжүүл дэлгэрүүлэх энэ бол нүдэнд харагдаад ийм боломжууд харагдаад байна. Гэхдээ тэр магадгүй өнөөдрөөс нэмдэрж байгаа шүүмжлээ сумын аваар өөрөө одоо энэ бүхий холбооны тэргүүн болох гэдэг юм уу? Уучлаарай тийм байхгүй. Үнэндээ тийм бодлоо. Би зүгээр аврах хүний хувьд, бүх хүний хувьд энэ бүхий холбоо маань бүгчүүдийн маань нэр хүн зөвлөж байгаа сэтгэлд хагаад нь сэтгэл эмзэлж явдаг. Хоёрдугаар энэ бүгчүүдтэй холбоотой хатуу хөтөө янз бүрийн юмнууд гардаг ч гэсэн энэ дотор ч бас нэг авах чанартай сайн талтай маш олон хүн байдаг. Саар талтай ч гэсэн хүмүүс байгаа. Хүн өнөөдөр жирийн иргэн ч гэсэн тийм. Иргэд болгон сайн хүн биш. Иргэд болгон муу хүн биш. Тэн дотор ч сайн ч хүн ийгүүл хийж байгаа, сайн ч үзэл бодолтой сайхан сэтгэлтэй хүмүүс зөндөө олон байна. Энэ талдаа тэгвэл дотроо бачуухан үзэлтэй, давчуухан бодолтой тийм усууч гэсэн бас зөндөө. Тэгэхээр хорвоо гэдэг чинь өөрөө хар цагааны дэнс шүү дээ ер нь. Бүх ч гэсэн өөрөө тийм байхгүй. Тэгэхээр энэ талаас нь бүхий холбоо сургалт санаар зохион байгуулах хэрэгтэй. Бүгчүүдэд цэнэглэх хэрэгтэй. Анхан шат нэгж дээр нь яагаад өнөөдөр бүх болгон дээр бүхий холбооноос сургалт зохион байгуулад англи хэлний анхан шатны сургалт зохион байгуулж болдог юм. Анхан шатны одоо нэг өөрөөсөө нэг санхүүгийнхаа тайланг бүтцчих сургалтыг зохион байгуулж болдог юм. Яагаад Монголынхаа түүхийн талаас нь сургалтыг зохион байгуулаад бид нар чинь ийм түүхтэй, ийм одоо ард түмний үр сачуудыг хэлж ярьж ойлгуулж болдгүй юм. Соён гээгэрүүлж болдгүй юм. Эрүүл мэнд талаас нь тэгвэл өнөөдөр энийг өнөөдөр хэрэгэлснээр бие организмд ийм хор хөнөөлтөө, үр удамд чинь ийм үр хөнөөлтөө, энэний үр хөнөөл 20-30 жилийн дараа гарч ирнэ гэдгийг яагаад бид нар хэлж болдгүй юм. Бид бүгдэнд нь яагаад гэдэг асуулт тавьмаар байна. Яагаад? За тэгвэл энэ яагаадын хариултыг удахгүй бүхий холбооны тэргүүн өгөх үзээ. Тэгээд бас нэг сонирхолтой мэдээлэл юм бол одоо сүүлийн үед бас сонсгоос чи халуусмар нэг мэдээлэл гараад байна л да. Тэр нь одоо Монголын үндэсний бүхий өмсгөлтэй ийм хүмүүсийг одоо порно сайтад ашигласан байна. Тэр нь Япон улсад байна. Тэрнийхэн төлөө одоо Монгол бүхийхөө нэр хүндийг хамгаалж одоо би Японы элчин сайдын яамд нот бичиг хөргүүллээ гэсэн зүйлийг бүхий холбооны тэргүүн маань ярьж байгаа. Энэ талаар та Японтой бас байнга холбоотой байдаг хүний хувьд мэдээлэл авч ирсэн үү? Тэгэхээр ер нь дэлхийн нийтээр даяарчлагдж глобалчлагдж байгаа гэж яриулж байгаа шүү дээ. Даяарчлагдж нэг талаас энийг сайн зүйлгээл бүгд тэгэх ёстой гэдэг. Би энэ даяарчлалын эсрэг гэдэг юм шүү дээ. Цөөхөн монголчуудны даяарчлал нэг хүн хөлөгтэй зүйл авчрах байх ч боддог. Тэгээд дээрэс нь ийм их газрын баялагтай улс орны хувьд тийм мянган хүмүүс сонирхлыг татж байгаа. Дэлхийн мянган том улсуудын одоо 100 улсуудын олон улсуудын одоо нэг ашиг сонирхлыг хөндөж байгаа. Энэ сэдв бол Монгол улс яхаарахгүй мөнөөсөө мөн. Тэгээд ер нь бол манайхан нэг тийм даяарчил одоо зөв зүйтэйгээр яриад байгаа энэ эцсийн бүлэгтээ биднэрт бол нэг тийм сайн зүйл авчрахгүй. Үнцрэг үзэлтэй гэсэн. Хамгийн одоо шилтэй. Ерөөсөө энгийн ухаанаар хар ухаанаар ойлгоход ерөөсөө хамгийн бага одоо юу гэдэг цалин хөлсөө тэр хүний хөдөлмөрийг нэг туршуулах. Хоёрдугаар тэр газарт байгаа байгалийн баялагийнхаа үн цэнийг мдээгүй байгаа тэр нь авах. Хамгийн хямд үнээр авах.
Ерөөсөө баг үнгүй шах байх. Тэр нь үндэсний үзэлтэй. Үндэсний үзэлгүй ер нь Монгол хүмүүс байхгүй шүү. Үндэсний үзэл давхамгайлсан одоо тэгэл үзэл бодол өөр Монгол хүмүүс Монгол газар шуурын дээр Монгол байх шүү. Эзэн байх шүү. Тэгэхдээ ухаантай эзэн байх шүү. Бүгдийн нөхгүйгээр араадах нь бас бүтэхгүй асуудал. Бүгдийн яг ухаантай царайлаа бүгдийн нээчих бас бүтэхгүй асуудал. Тэгэхээр энэ хоёрыг дэнслэх хэрэгтэй байна. Тэгэхээр хөгжлийн талаар бас ярилцлагынхаа төгсгөлд танаас асуумаар байна л да. Таны яриад байгаа шинжилэл дээр одоо бас уламжлал, шинжилэл, хөгжил гурав ерөнхийдөө хамт яригдаж явах байх гэж бодож байна. Тэгэхээр таны ярьж байгаа энэ альч талынх нь бүх тийм ээ үндэснийхэн ч бай, чөлөөт бүхэнч бай, хөгжил за тэгээд үндэсрэх байх уу, глобал байх уу, аль эсвэл аль одоо тэр дэнсийг нь олж хөгжих үү гэдэг энэ хөгжлийн маань улс орны маань үндэс энэ бүхэн ер нь яаж явах ёстой юм бэ? Энэ цаг үед таны бодлоор энэ цаг үед бид нар хамгийн мэдрэмжтэй байх хэрэгтэй. Энэ үл их тийм ээ цаг хугацааны цаг үеийн хувьд бол бас сонин цаг үе шүү дээ. Хямрахгүй байх хэрэгтэй. Монголчууд ажилтаа байх хэрэгтэй. Ард түмний амьдрал сайн байх хэрэгтэй. Орлоготой байх хэрэгтэй. Нөгөө талаас бүгчүүд нь ард түмнээ хүндэлдэг байх хэрэгтэй. Ард түмнийхээ итгэлийг даадаг байх хэрэгтэй. Тэднэртээ хүрсэн тийм сэтгэлийн таашаал, зовлонгийн нэмгэлэх, сэтгэлд нь баясгал өгөх, сэтгэлийн таашаалыг өгөх тэр сайхан барилдааны гаргаасаа гэдэг л үүсэж байна. Та цаашдаа өөрөө барилдав. Би төрүүллээ шүү дээ. Анх 1990 онд л үндэсний хөгжлийн холбоог үүсгэн байгуулж байхад бүхлөө хөл тавьж ирсэн. За 2008 онд бүхөөсөө татхавтал одоо манай хэд одоо байж лээ шүү. Тэгэхээр бүхэн байдаг бахиадгаар л байгаад байдаг. Улс орны хэмжээгээр өөр салбарынхан бол ямар өвчтэй өргөш одоо хөгжиж байгаа гэдгийг таарч л байгаа шүү. Энийг бол өөрчлөх цаг нь өнөөс өмнө ялангуяа одоо энийг бол нэлээд хүчтэй ярих, дуу хоолой гарах хүмүүс нь Монгол улсын аврагууд. Авраг гэдэг чинь олон зүйлийг бас сэтгэл дээр тээж хадгалж чаддаг, олон зүйлийг бас олон зүйлийн толгой болж чаддаг гэж боддог. Энэ олон түмний итгэлийг, энэ олон түмний сайхан тэр хүндэл хүлээсэн тэр сэтгэлийг одоо бөхөөчихгүй, тэр энэ итгэлийг алдчихгүй. Энийн цааш нь улам хөгжөөж, матраад, зэниглэж, эх орноороо тэр төрлөх өв соёлоор бахарах сэтгэлийн энэ бүхчүүд маань өшөө сайхан цэнгэлж бахаргуулж өгөөсөө гэдгийг хүсэж байгаа. Дээр үеийн бүхчүүд бас ярьдэн шүү дээ. Тэр ва энэ үед ямар сайхан байсан бай. Хүн чанар сайтай, жудагтай, харьцаа сайхан байсан гэж ярьдаг. Одоо бол эн чинь буцаад юм болгоныг зах зээлийн нийгэмд ороод харуулаад байж болохгүй. Зах зээлийн мөнгөний араас бүгд яваад байгаа шүү. Үгүй шүү дээ энэ чинь. Энэ дотор чинь хамгийн гол нь бид зохион байгуулалтын зөв хийж өгөх сэтгэлтэй хүмүүсийн тавих хэрэгтэй би болгож байна. За баярлалаа. Тэгээд манай ярилцах тэнхимийн цагуугаар өндөрлөж байна. Манай энэ удаагийн ярилцах тэнхимийн зочноор Монгол улсын авраг, за аврагуудын зөвлөлийн ажлын албаны дарга Сумын Азар оролцлоо. Танд баярлалаа. За. Үзэгчдтэй ч гэсэн баярлалаа. Манай дараагийн нэвтрүүлэг хүртэл баяртай.